энэ орон нутгийн гэрээний үйлчлэлд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр л гэрээ байгуулах нь яг амьдрал дээр. Хайгуулын тусгай зөвшөөрөлтөө аж ахуйн нэгдүгээр уулын ажлын төлөвлөгөө гэж батлуулахгүй, хоёрдугаарт одоо орон нутагт дэд үтц ажлын байр нэмэгдүүлэх хандив тусламж өгөх асуудлаар тийм нэмэр болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм оновчтой зохицуул биш байгаа. Тэгэхээр нөгөө шинжсэн найруулга дээр хуулийн ажлын тусгай зөвшөөрөл гэж оруулж өгөх тал дээр бас манай яамны ажлын хэсэг бас анхаарч өгөөч гэдгийг хэлье. Нэг. Хоёрдугаарт нь гэрээг нэг талаас аймаг сумын засаг дарга нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч төлөөллийн өдөр зүйдийн дарга болон гүйцэтгэх удирдлага гэж ингэж ялгаа заагтаа бүр тодорхой тавьж өгөх нь бол хамгийн зөв гэж бодож байна. За гуравдугаарт нь нутгийн захиргааны байгууллагыг төлөөлж гэрээ байгуулах энэ хилцэл хийх ажлын хэсгийг яаж байгуулах гэдэг зохицуулт энэ хуулийн дээр байхгүй байгаа. Тэгэхээр энийг бол одоо тухайн шатны иргэдийн урлаас нь засаг даргын өргөн мэдүүлснээр ингээ ажил хэрэгтэй. Яг гэвэл энэ нөгөө нутгийн өрөө төрчсөний байгууллагын одоо оролцоог хангаж нутгийн өрөө төрчсөний байгууллагын хяналтыг сайжруулах чиглэлээр оруулах ийм одоо зохицуултаа гэж үзэж байгаа. За хандив тусламжийг бол одоо төсвийн тухай хуулиар зөвхөн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж байгаа. Орон нутгийн хөгжлийн сан өөрөө тусгай одоо хууль журмаар зохицуулагддаг учраас нэгдүгээр нийтийн эрх ашигт нийцсэн, хоёрдугаарт ард иргэдийн санал авсан ийм ажлыг санхүүжүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр би үлдэх гээд энэхээр энэ хандив тусламжийн орлогыг юунд зарцуулах вэ гэдгийг бас зааж өгөх хэрэгтэй. Амнатын орлогыг ч гэсэн. Тэгэхгүй бол ингээд бага орлого олдог. Нөгөөдгөр одоо бага албан тушаалтнуудын жип машин авчвал яах вэ? Тэгэхээр энэ үнийг ингээд нөгөө зохицуулт нь ингээд дараагийн гарч болцсошгүй ийм сөрөг одоо гэж хэлж болох зүйлүүдийг хаах байдлаар энийг энэ нутгийн захиргааны байгууллагатай харьц гэдэг хэсэг дээр нэлээд сайн ажиллаж энийг одоо гарч болцсошгүй энэ сөрөг зүйлүүдийг хааж явъя, илүү сайжруулах тал руу явъя гэдэг саналаар би хэлээд байгаамаа. Тэгэхээр энийг бас та бүхэн одоо өнөөдөр нэгэн цаг зав гаргаад ингээд байнгын орооны гишүүд, байнгын орооны хурал, за ингээ яамны сай, төрийн нарийн, холбогдох газар хэлтсийн дарга нар байгаа үедээ энэ яг одоо хэрэгжиж зүйлүүдийг маш сайн энийг анхаарч энийг бас ажил болгож явахгүй бол ингээд цаг бидэнд бас үнэтэй байна. Тэгээ ер нь одоо энэ ташрамд хэлэхэд ингээд яамдаас одоо бас байн ингээ мэдээлэл аваад ах нь ямар үт юм бол доо нэгдэж чад нэг сайн авмаар байна. Тэгэхгүй бол одоо ингээд одоо ер нь их ойрхон авч яд буруу ч юм байхгүй л дээ. Гэхдээ нөгөө ингээд сайн мэдээлэл өгөөд ингээд түргэн түүхий биш нэг сайн шийдвэр гаргаад яваад байвал илүү оновчтой юм уу гэж бодож байна. Тийм учраас түрүүний нөгөө одоо ажлын хэсэг байгуулах дээр энэ дээр нухацтай хандаж нэг юм хийвэл хийсэн шиг хийя л гэж. За, Бадамсран гишүүн үг хэллээ. Мөнхтлэг гишүүн үг хэлье.